За та бүхэн сайн байцгаана уу? Бид Урлагуул Увсан багшийн хойд төрөл карма шүтэн барилдлага гэдэг хичээлийг сонсож байна. За энэ хичээлээ бид мөн асуулт хариултаар эхэлнэ. Эхний асуулт. За ингээд бидний гадаад орчин бидний харилцаж байгаа ойр орчмын хүмүүс. Заримдаа бид хэний ойр байх вэ, ямар орчинд байх вэ гэдэг бидний сонголтоос шалтгаалдаггүй шүү дээ. Тэгэхээр яах вэ гэсэн асуулт байна. Тэгээд гэр орныхон ажлын хамт олон зэргийг биднээс сонгох болцоогүй байдаг учраас ийм тохиолдолд ямар зөвлөгөө тавих вэ гэсэн байна. За тэр үнэ. Гадаад орчин болон ойр орчныхоо хүмүүсийг биднээс байнга сонгож бидний хүслээр байх тийм бололцоогүй. Тэгэхдээ та тэдгээрийг солих гэж, тэдгээрийг өөрчлөх гэж оролцсны хэрэггүй. Харин өөрийгөө л өөрчил гэж би үргэлж хэлдэг. Тэгээ бүх орчлон өөртөө зохицуулж, бүх орчлонг өөрийнхөө тусын тулд ингэж байлгахын оронд та өөрөө орчинтойгоо зохицох гэж оролдох ёстой. За дараагийн асуулт. Рембуче бидэнд ингээд томшгүй их карма байгаа юм бол тоолоод баршгүй тийм их байгаа юм бол буян хураахын хэрэг юу байгаа юм бэ гэсэн асуулт байна. Ялангуяа энэ насанд, нэг л насанд хураасан буян энэ томшгүй их үеийн үрд яаж л нөлөөлөө аж тэгэхээр бидэнд буян хураах ямар хэрэг байна гэсэн асуулт байна. За нэг талаар таны хэлж байгаа бол үнэн. Тэгэхдээ бидэнд байгаа энэ хэмжээшгүй их олон кармаг 3 хэсэгт хуваадаг. Буян нүгэл гэж болно. Эсвэл сайн карма, муу карма, саармаг карма гэж ийм 3 бүлэгт хуваадаг. За ингээд хүн болгонд өөр зарим хүнд сайн карма нь илүү байдаг, зарим хүнд муу карма нь илүү байдаг. Тэгээд аль илүү хүчтэй нь төрүүлж боловсрох гээд байдаг учраас 4 хүчийг үүсгэж ариусгаснаар биднээс энэ сөрөг үеийн үрээ аль болох багасгаад эерэг үеийн үрээ аль болох нэмэгдүүлэх тийм арга хэмжээг авч байгаамаа. Яг ийм шалтгаанаар хилэнцээ ариусгах амин чухал шаардлагатай буян хураах, буян нэмэгдүүлэх амин чухал шаардлагатай байдгиймээ. За тэгээд үеийн үрийн нэг хуулинд үйл арвждаг гэж байж байгаа шүү дээ. Тэрийг санах хэрэгтэй. Биднээс хэрвээ ямар нэгэн өчүүхэн төдийч болтугай хилэнц үйлдсэн, ялангуяа томоохон хилэнц үйлдсэн бол тэрийгэ цаг алдалгүй ариусгаж байх нь чухал байдгиймээ. Яагаад гэвэл тэр чинь цаг мөч хором тутамд арвжж ийдгээ гэж ойлгох хэрэгтэй. За тэгээ сайн буян ч муу ялгаагүй. Сайн буян хийсэн өчүүхэн төдий буян ч гэсэн цаашаага өөрчиж арвжиж байдгаа. За тэгээд хичнээн ариусглаа ч гэсэн бид энэ хэмжээшгүй, тоошгүй их кармаг бүгдийг арилгаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэрийг бол би хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ энэ бүх карманаас нэг мөсөн салж ангиж ирья гэх юм бол бид хоосон чанарыг онохоос шүү. Ямар ч арга байхгүй. Тэгээ хоосон чанарыг онсон тохиолдолд сайн үеийн үр, муу үеийн үр, саармаг үеийн үр бүгдэнгээс нь нэгэн зэрэг ангиж ирэх юм аа. За тэгээд энэ их кармаг ариусгаж барахгүй юм чинь ерөөсөө хэмжээшгүй гэдэг юмыг бид барахгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас буян хийгээд яадаг юм бэ гэсэн асуулт байгаа. Буян таны сөрөг үеийн үр багасаад буянтай үеийн үр чинь нэмэгдэж байх юм бол тэр нь биднийг сүулдэ гítэлж гэгэрэх тэр сайн нөхцөлийг олж авахд
нөлөөтэй. Сайн үйлийг хийснээр бидний нөхцөл сайжирна гэж яриад байгаа шүү дээ. Нөхцөл сайжирна гэдэг чинь л таны гэгэрлийн зам тохиолдох саад бэрхшээл багаснаа л гэсэн үг. Та бодоод үзэлтэй хэрвээ одоо муу үйлээ ариусгахгүй сайн буйнаа нэмэхгүй байсаар байгаад өхөр болоод төрчих юм бол гэгэрлийн тухай бодсны шаардлага байхгүй шүү дээ. Бодохын чирэггүй болно шүү дээ. Тэгэхээр биднээс яалтчгүй муу үйлээрээ аль болох багасгаж сайныг нь улам бүр нэмэгдүүлж агаад сайн нөхцөлийг олж аваад тэгээд бид гэгэрэл гэтлэхүйд тэмүүлэх хэрэгтэй маа. За дараагийн асуулт. Өөрчлөлт болон сонголт хоёрын тухай та тодруулан хэлж өгөөч. Жишээлбэл зарим хүнд одоо яг дайны талбарт төрчихж байгаа хүний хувьд тийм их айхтар сонголт байхгүй шүү дээ. Эсвэл одоо эдгэршгүй өвчин туссан байгаа тийм хүний хувьд тийм их айхтар сонголт байхгүй. За тийм тохиолдолд энэ өөрийгөө өөрчлөх хэрэгтэй сонголт бол таны гарт гэж ярьж байгаа чинь хэрхэн нөлөөлөх юм бэ гэсэн асуулт байна. За тийм дайны талбар юм уу эсвэл одоо тиймэрхүү байд одоо муу нөхцөлд эсвэл муу газар оронд төрсэн хүмүүсийн хувьд бас сонголт байгаа. Нүүж болно, тэндээс зайлах арга хайж болно. Холдон зайлах сайн газар руу тэмүүлэх тийм аргууд байж болно. Янз бүрийн эдгэршгүй өвчин туссан ч юм уу тийм одоо гарах газаргүй хэцүү байдалд орчихсон хүмүүсийн хувьд мэдрэмжээ өөрчилж болно. Заавал бүх юмыг муугаар мэдрэх биш. Бас сайн сайхнаар мэдэрч өөрийнхөө мэдрэмжэн дээр ажиллаж бас болох юм аа. Тэг гадаад орчин нөхцөл байдлыг та хэдийгээр өөрчилж чадахгүй байгаа ч гэсэн өөрийнхөө дотоод мэдрэмжийг өөрчлөх бололцоо танд байгаамаа. Амар гэж бол хэлээгүй. Хэцүү. Мэдээж энэ хэцүү. Тэгтээ бас боломжгүй зүйл бол биш. Оролдоод үзэх хэрэгтэй. За ингээ заавал тийм дайн дайчин өвчин эмгэг гэж бодохгүй ч гэсэн ерөөсөө өдөр тутмынхаа амьдрал ямар ч нөхцөл байдлыг бид бодоод үзлээ гэсэн. Хичнээн ч сайхан нөхцөлд хүн жаргалгүй амьдрах болцоотой шүү дээ. Хичнээн ч муухай нөхцөлд хүн бас жаргалтай, харьцангуй гайгүй бүх юмд өөдрөг хандъя гэвэл бас болно. Жишээлх юм бол бид одоо төрсөн гэр орон энд төрчихсөн ийм ах дүүс аав ээж ийм хүмүүсийн дунд төрчихсөн тэрэн дээр сонголт байхгүй. Тэгтээ та ямар ч нөхцөл байдалд одоо байгаагаас илүү аз жаргалтай байя гэж хүсэх юм бол тийм боломж байгаа л гэж хэлж байгаа. Таны хорвоог яаж харахаас ямар нүдээр орчноо харахаас л шалтгаалаад байгаа юм л да үг нь бол. За би ингэж л бодож байна. Амаргүй ээж болно. Тэгтээ оролдоод үзэхэд алдахгүй. Дараагийн асуулт. Эмбүчи альва үйлийг хийхэд сэтэл нь гол юм уу? Үр дүн нь гол юм уу? Заримдаа сайн сэтлэр хийсэн ч гэсэн муу үр дүнд хүрэх нь байдаг шүү дээ гэсэн асуулт байна. За энэ асуулт бол одоо энэ буддизм дотор маш их маргалдаан, маш их мэтгэлцэн авчирдаг тийм асуулт юм аа. Яг нүгэл болох уу, яг буян болох уу гэж ингэж энэ талаар мэтгэлцэх because сайн сэтлэр хийсэн учраас энэ яагаад хилэнц болох ёстой юм бэ? Энэ яагаад нүгэл болох ёстой юм бэ гэдэг дээр маш их мэтгэлцэн явагддаг аа. За тэгэхээр энд би ерөнхийд нь хариулж байгаа учраас сэтэл нь бол гол нь чухлаа гэд хэлж. Сэтэл нь илүү ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл сэтэл нь зөв байх ёстой л гэж хэлнэ. Сэтэл нь ямар ч гэсэн зөв байх хэрэгтэй. Таны сэтэл чинь шунал хилэн муухаг гурвын аль нэгэн дээр үндэслэсэн байх юм бол буруу сэтэл байна. Муу сэтэл байна. Ямар нэгэн шунал хилэн муухагт автаагүй тийм сэтэл байх юм бол энэ сайн сэтэл байна гэж үзнэ.
бусдад сайныг хүсээд бусдад сайн зүйл хийх гээд энэ үйлийг хийчихсэн бол тэрийг сайн сэтгэлтэйгээр хийсэн гэж тооцох нь шүү. За тэгэхээр альва үйлийг хийхэд 4 хүчин зүйл нөлөөлдөг. Нэг нь бол одоо тэр үйлдэлийн суурь, тэгээд сэтэл нь, тэгээд үйлдэл нь хэрхэн үйлдэж байгаа яг тэр үйл явц. Дөрөвтг нь үр дүн гэсэн. Ийм 4 нөхцөл байдал энд нөлөөлөх ёстой. Ингэж байж энэ үйлдэл төгс үйлдэл болдог байх нь шүү дээ. Та хэрвээ өглөг өгье гэж бодох юм бол таны тэр өглөгийг авах нэг суурь тэнд байгаа. За тэгээд танд өглөг энэ хүнд өгье гэсэн тэр сэтгэл нь, тусалъя гэсэн тэр сэтэл нь байгаа. За тэгээд яг өгч байгаа тэр үйлдэл нь байгаа. Тэгээ өгсөний дараа тухайн хүн баярлсан. Тэр үр дүн байж. Тэр хүний зовлон арилсан. Тэр хүн чин сэтгэлээсээ талархсан. Тийм одоо үр дүн гарчиж энэ үйл төгс үйл болдго юм аа. Тэгэхээр энэ сэтэл гэдэг нь уг нь бол сэтэл дангаараа биш, хандлага гэдэгт орж байгаа. Одоо суурь нь, хандлага нь, үйлдэл нь, үр дүн гэж явах нь шүү дээ. Энэ хоёрт хандлага гэдэг дотор нь 3 янзын хандлага багтж байгаа. Нэг нь бол сэтэл, нөгөөх нь төөрөгдөл, нөгөөх нь одоо хэрхэн үзэх тэр байдал. Энэ 3. Өөр үгээр хэлэх юм бол одоо энгийн үгээр хэлэх юм бол зөвхөн сайн сэтэл байгаад бас хангалтгүй байгаа. Сайн сэтэл байгаа зогсохгүй сайн үзэл байх хэрэгтэй. Сайн үзэл. Тэгэхээр зөв сэтэл, зөв үзэл гэдэг маш чухал байна шүү дээ. Зөв үзэл нь байхгүйгээр зөв сэтэл нь байгаад бас хангалтгүй байх нэ гэж ойлгож болно. Тэгээд энд бас одоо үйлдсэн мөртлөө хураагаагүй үйл, үйлдээгүй мөртлөө хураасан үйл гэх зэргээр бас байдаг. Тэр талаар бид одоо энэ хичээлийн төгсгөлд ярилцсан. Энэ жишээгээр хэлэх юм бол юу вэ гэвэл зарим хүмүүс маш муу зүйл хийгээд байгаа мөртлөө би бол яг зөв зүйл хийж байгаа гэдэгт итгэцэн байдаг байхгүй юу? Террористууд биш. Тэднээс хүн алж байгаа, биднүүсийн зүгээс харах юм бол хүн алж байгааг яаж ч утсан маш муу, маш буруу зүйл, маш хортой гэж үзэгдэнэ. Гэтэл тэр хүмүүсийн хувьд өөрсдийнх нь үзэл нь бид энийг хийх ёстой, энэ бол зөв гэж итгээд хийж байгаа үстэй тэр хүмүүс. Тэгэхээр үзэл, сэтэл хоёр хоёулаа зөв байх ёстой. Тэгжээж зөв үйл болно гэж яриад байгаа нь энд. Дайн дайжин хийж байгаа хүмүүс ч гэсэн эх орныхоо төлөө миний хийж байгаа зүйл бол гарцаагүй зөвөө л гэж бодож байгаа. Би эх орныхоо төлөө энийг хийхгүй яах юм бэ л гэж бодож байгаа. Тэгээ энэ сайн шүү гэж үзэл бодолтой итгээгүй хүн бол зүгээр очиод ингээл хүмүүсийг хэдэн зуугаар нь хядаад байна гэж бол бараг л байхгүй штэ. Тэр чинь ямар нэгэн ингэж сайн сайханд хүрнэ, ингэж сайн сайхан юм ингээд дараа нь сайхан болно гэсэн тийм итгэл тэр хүнд байгаад байгаа учраас, тийм үзэл байгаад байгаа учраас л ийм зүйл хийж байгаа үсттэй. Тийм учраас энэ дээр ингээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бас дан ганц зөв сэтэл байгаад үзэл нь буруу бол болдоггүй юм байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд төөрөгдөл гэдгээр нь төөрөгдлийн улмаас миний одоо сэтэл зөв юм чин гэж төөрөгдлийн улмаас тэгж хийж байгаа бол тэр бол бүр буруу. Дараагийн асуулт. Рембучи та энэ чалчаа үг гэдгийн талаар дэлгэрүүлэн хэлж өгнө үү? За чалчаа үг утгагүй үг гэж одоо ямар, жишээлбэл би одоо найз нөхөдтэйгөө ингээд жижиг сажиг юмны талаар шаал хэрэггүй зүгээр сонирхуулаад ингээд ярьдаг тэр чалчаа үг үү? Ээжлүүгээ би өдөрт нэг 30 минут яриад ингээд юу ч хамаагүй ярьдаг. Энэ бас чалчаа үг үү? Эсвэл би одоо ээжтэйгээ их утга төгөлдөр бага насных нь дурсамж ч юм уу тийм байдлаар ярих ёстой юу? Та энэ талаар дэлгэрүүлэн хэлж өгөөч гэсэн асуулт байна.
За чалчаа үг гэдэг бол одоо ам хэлээр үйлдэх хилэнцийнхаа дотор хамгийн хөнгөн нь юм. Хамгийн хөнгөн нь. Худлаа ярих зэргийн хажууд бол бас гайгүй байх нь шүү дээ. Тэгэхдээ чалчаа үг дотроо бас 3 янз. Үнэн ярих, үнэн чалчих, худлаа чалчих. За тэгээ хорвоогийн чалчаа үг гэсэн ийм 3 янз байдаг байна. Худлаа чалчихын юм бол та бараг 2 нүглийн үлдчихэж байгаа болох нь биш. Нэгд худлаа хэлсэн, хоёрт чалчаа үг ярьсан. Тэгэхээр чалчаа үг ярьж явахдаа тэрэн дотроо худлаа ярих үе гэдгийг анзаарах хэрэгтэй. Худлаа бөгөөд чалчаа үг нь илүү одоо хилэнцтэй байх нь шүү. Зүгээр нэг ээжтэйгээ одоо бага насныхын талаар ярихад тэр бол тийм их айхтар хүнд хилэнц болно гэж би бодохгүй байна. За ингээд маш утга төгөлдөр чалчаа үг ярья гэж бодох юм бол чалчаа үгийг яаж утга төгөлдөр болгох вэ гэх юм уу? Тэгэх юм бол бид одоо энэ алдартай хүмүүсийн түүх намтрыг ярилцаж болно. Мелбогдын түүх ч юм уу юу нэ. Тэгж ярих юм бол тэр маш утга төгөлдөр чалчаа үг болох бололцоотой. За ингээд энийг заавал чалчаа үг гэж хэлэх албагүй л дээ. Энэ бол зүгээр хууч үг ч гэдэм үү, хууч хөөрөх те. Хууч хөөрөх. Утгагүй янз бүрийн юм хууч хөөрч явахаар бас утга төгөлдөр хууч хөөрье гэж бодох юм бол алдартай хүмүүсийн түүхийг ярьж болох нэ. За дараагийн асуулт. Би одоо ингээд ээжигээ асардаг хүн байна. За тэгэд ээжигээ асрах нь нэг талаар надад маш буянтай, энэ бол гарцаагүй миний хийх зүйлээ гэж тийм санаа төрж байгаа боловч нөгөө талаар миний эрх чөлөө, миний хувийн амьдрал тэр чигээрээ одоо байхгүй мэт, хоригдсон мэт. Надад одоо ямар ч хувийн амьдралын тийм эрх чөлөө байхгүй мэтээр би амьдарч байгаа. За тэгэхээр энийг одоо яаж зохицуулах вэ? Танд энд ямар нэгэн санаа оноо байна уу? Ямар нэг зөвлөгөө өгч чадах уу гэсэн асуулт байна. За ингээд хүний амьдралд өөрчилж болохгүй зүйл гэж байдаг. Тэгвэл бас шийдэх арга гэж байгаа. Ерөөсөө ямар ч шийдвэрлэх аргагүй тийм нөхцөл байдал гэж бол бараг л байдаггүй. За ингээд юуг та өөрчлөх аргагүй юм бэ гэвэл та тэр хүний охин болоод төрсөн, тэр хүн таны эх болоод төрсөн. Энэ үйл бол одоо ингээд төгс болоод бүтцэн үйл. Энийг бол та яаж өөрчилж чадахгүй. Та тэрийг өөрийгөө тэр хүний охин гэж биш гэж хэлэх арга байхгүй. Тэр хүнийг өөрийнхөө ээж биш гэж хэлэх арга танд байхгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй. Тэгвэл тэр хүнийг асарч байгаа тэр нөхцөл байдлыг та одоо багсаг өөрчилё гэвэл бас тийм хувилбар бол мэдээж байгаа. Бивэл байгаа л гэж хэлнэ. За ингээд ямар харьцаатайгаар одоо энэ үйлсийг хийж гүйцэтгэх вэ гэдэг тал дээр танд ямар нэгэн шийдэх хувилбар гарцвал байгаа л гэж би хэлнэ. За ингээд одоо өөрсдийнхөө баг байсныг л бид бодоод үзэхэд биднийг баг байхад ээж яаж асарч халамжилж ямар ч тийм одоо шалтак тоочхгүйгээр биднийг асарч халамжилж өсгсөн шүү дээ. Тэдний асрамж халамж байгаагүй бол биднээс угаасаа энэ орчлонд байхчгүй. Тэрийг ингээ бодоод үзэх юм бол та ямар ч үг дөөгүй тэр хүнийг асрах тийм сэтгэл танд угаасаа төрнө. Юу ч хийсэн би энэ хүний ачийг хариулж чадахгүй байна гэж бүр тэгж санагдана. За ингээ хуучны цагт бол байдал өөр байсан. Бидэнд гэр бүл төлөвлөлт, үр хүүхэд төрүүлэхгүй тийм одоо төлөвлөлт баг байгаагүй учраас айлууд бол их олон хүүхэдтэй, их ам бол олуула байдаг тохиолдолд тал талаас дэмжиж туслаад ингээд болж бүтдэг байсан. Зарим нь эцэг эхийг асраад, зарим нь мөнгө төгрөг олох талаар ингээд ажилдаг байсан. Тэгвэл одоо орчин цагийн нөхцөлд ээж аав хоёр байдаг, ганцхан дундаа ганц хүүхэдтэй байдаг. Тэгээд тэр ганц хүүхдэд эцэг эхээ харахаас шүү ямар ч аргагүй. Энэ нийгмийн байдал бас ингэж өөрчлөгдөж, ингэж нөлөөлж байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй.
систем өөрчлөгдснөөс болоод бидэнд одоо тэр урдих шиг нөхцөл үнэхээр юм байхгүй байна. Байхгүй. Тэр одоо нэг нь ээж аваагаа хараад нөгөөдгөө ингэж сэлбэн гэсэн юм байхгүй шүү дээ. Энд чинь 1-2 хон хүүхэдтэй. 2 хон хүүхэд мөгцөл юу ч болохгүй хөрөлцөхгүй. За ингээд одоо олуула байхад том их ам бүлтэй байхад бол шал өөр олон хүүхдүүд нь эцэг эхийгээ хасарна. За түүний дээрээс дахиад надад өөрт бас өөр хүүхдүүд байдаг. Миний өөр хүүхдийг бас миний ээж авахаар чандна. Гэх зэргийн ийм нийгмийн бүтэц байжээ. Одоо гэтэл байдал өөрчлөгдсөн эцэг эх хоёр ганц 2 хон хүүхэдтэй ганц хүүхэд нь би өөрөө бас дахиад 2 хүүхэдтэй. За магадгүй би бас ямар нэгэн шалтгаанаар нөхрөөсөө салчихсан, нөхрөө алдсан ч юм уу тийм хүн байдаг. 2 хүүхэдтэй асарна, ээж аав хоёрыг асарна. Нэг хүний хувьд бол энэ нэлээд хүнд асуудал шүү дээ. Энэ бол маш хүнд асуудал. За тийм тохиолдолд одоо өөрөө ажил хийх шаардлагатай байдаг, өөр хүүхдэд тэжээх шаардлагатай байдаг, хажууд нь бүтэн цагаар ээж аваагаа харах шаардлагатай байдаг. Энэ угаасаа боломжгүй энэ байгалийн хуулийн эсрэг зүйл болчиход байгааг та бүхэн олж харж байгаа. Ойлгомжтой байгаа. Сэтэл нь зөв байлаа гэд хандлага нь мөн л болохгүй байна л гэсэн үг. За дараагийн асуулт. Хэмбүүч та энэ үнэн байх нь чухал биш, хайр бол хамаагүй илүү чухлаа гэж хэлдэг. Тэгээ заримдаа худал үг ярих нь илүү энэрэнгүй байж болно гэсэн үг үү? Та энийг тайлбарлаж өгөөч гэсэн байна. За энэ 10 хар нүглийн худал үг гэдэг дээр асууж байгаа юм шиг байна. Би заримдаа энэ үннийг үргэлж хэлэх бас тийм зөв зүйл биш гэж хэлдэг. Түүгээрээ би энэ орчлонд хандаж нэг тусгай мессеж илгээж байгаа маягаар л би тэгж хэлдэг юм аа. Тэгэхдээ үннийг үргэлж хэлэх нь бас үргэлж зөв зүйл байдаггүй. Таны хэлж байгаа үнэн гэж хэлж байгаа тэр үг чинь цаана олон хүнийг хохироож байх юм бол тийм тохиолдолд та тэр үннийг хэлээгүн дээр хэлээгүн зөв. За тэгээд бурхан багш хүртэл анх үнний үнэн мөн чанарыг нээчихэд шууд хүмүүст хэлээгүй шүү дээ. Шууд үннийг одоо амьтанд хэлээгүй байхгүй юу? Зүгээр үнний өчүүхэн хэсгийг эхлээд хэлсэн. Тэгэхгүйгээр шууд хэлэх юм бол хинч ойлгохгүй, тэрийг хинч хүлээж авахгүй. Тийм байсан учраас үнний өчүүхэн хэсгийг нь эхлээд хэлсэн. Тэгээд дараа нь багаар ингэж нэмж хэлсээр байгаад яг тарны ёсыг айлдахдаа ерөөсөө бүхлээр нь гаргаж ирж тавьсан гэж хэлдэг. За ингээ 81-ийнхээ нас өдөр дээр Нирван дүрийг олохдоо тэр яг одоо үннийг бүхлээр нь гаргаад хэлчихсэн. Ном сургаалаа айлдчихсан. Түүний айлдах бүх юм ингээд яг түүгээр төгссөн байсан учраас тэр Нирваныг үзүүлсэн юм аа. Нирван дүрийг үзүүлэхээс өмнө тэр хэлэх гэсэн бүх юм одоо заах гэсэн бүх юм номоо тавиад дууссан байсан гэсэн үг. Тэгэхээр хүнийг хорлохын тулд юм уу эсвэл хүнд муу юм болно гэж мэдсээр байж иж үннийг хэлнэ гэдэг бол бас тийм зөв зүйл биш байх нь шүү дээ. Зөв зүйл биш. Угаасаа сэтэл нь буруу болчих шүү дээ. Хичнээн тэр үг үнэн байгаад хүнд хортой байх юм бол хэлэн цулна. Заримдаа худлаа хэлэх нь бусдыг үнэхэрийн энэр нэгүсэндээ худлаа хэлж байгаа байх бололцоо байгаа. Тийм тохиолдол бас байгаа. Тэгэхээр энд бол хүн маш уян хатан одоо тааруулж харьцах хэрэгтэй гэсэн үг. За ингээд би үннийг л хэлж чинь энэ үнэн л юм чинь гээд эсвэл энэ худлаа юм чинь гээд зүтгээд байх нь бас туйлшрал бахна шүү дээ.
туйлширчж байгаа тэрэндээ. Цаана хүн яах вэ гэдгийг бид бодохгүй байна гэсэн үг. Тэгэхээр худлаа хийх ашигтай байх тохиол байдгүй гэвэл байдаг. Худлаа хийх нь ашигтай байх тийм тохиол байгаа. Тэр бол тэгээд худлаа хийсэнд тооцогдохгүй. Тийм тохиолдолд худлаа хийсэнд энэ тооцогдохгүй маа. Уг нь бол хүн идэхэд хор. Тэгээд тэрийг та юмтай холиод ингээ хэмжээ дамжаагийн тааруулаад хүнийг өгөхээргүй юу гэмдэ одоо өөр зүйлтэй хорыг нь дарах өөр бодистой нийлүүлээд ургамал ингээ холиод нийлүүлээд өгөх юм бол хүнийг өвчнөөс нь салгах эм болох болцоотой үстэй. Яг л тэрнтэй адилхан. Тэгэхээр энэ нь хор гэд туйлшраад байлгүй. Энэ чинь хооронд нь эмнээс нь хэр зэргийг хэрэглэх үү, хорноос нь хэр зэргийг хэрэглэх үү. Энэ хоёр чинь ингээд тодорхой процентоор нийлүүлчих юм бол тэр чинь юусе ангаах чадaltaй эм болох чадвартай байна шүү дээ. Хор үргэлж хор байна, өөр түмэн хор байна гэж байхгүй. Эм өөр түмэнх эмнээд байна гэж байхгүй. Яавал энэ эм болох вэ? Яавал энэ хор болох вэ гэдгийг тааруулах хэрэгтэй. Худал үг үргэлж худал байх албагүй, үнэн үг үргэлж үнэн байх албагүй. Зарим хүн үннийг хэлэх замаар хуурдаг ш түүнийг. Үннийг хэлэх замаар бусдыг хуурдаг байхгүй юу? Хэлж байгаа үг нь үнэн юм шиг боловч цаагаараа бусдыг хуурч мэхэлж ш. Одоо өстө хамгийн их үннийг яриад байгаа хүн энэ орчлонгийн хамгийн худалч нөхөр байх нь ч биш ш. Би зөвхөн үннийг л ярьдаг. Би үннийг л үргэлж хэлнэ гэдэг. Тийм замаар бусдыг мэхэлдэг. Улс төрчид биш үү? Улс төрчид. Үннийг ярьсаар байгаад бусдыг мэхэлдэг. Энэ хуурам мэхлэлтийг бараг ертөнц илрүүлэх арга байхгүй. Худлаа ямыг үнэн болтол нь ярьсан тийм хүмүүс ч бий. За дараагийн асуулт. Би одоо ингээ шийдвэр гаргахдаа маш их бэрхшээлтэй учирдаг тийм хүн юм аа. За ингээ миний шийдвэр гаргаж чадахгүй, энэ шийдвэрлэж чадахгүй байдаг байдал маань ингээд үйлээр заяагдчихсан юм уу? Үйлээр угаасаа цаанаасаа ийм байхаар заяагдсан юм уу? Би энэ өөрийнхөө энэ одоо тохиромжтой байдлаас хэрхэн давж гарах вэ? Өөрт тохиромжтой байдлаас би давж гарч чадахгүй байгаад байна шүү дээ, шийдэж чадахгүй. Тэр байдлаасаа би шийдвэргүй байдлаасаа хэрхэн гарах вэ гэсэн асуулт байна. За ингээ та бүхэн миний хичээлийг одоо анхааралтай сонсч исэн бол язорын 6 түүтгэр гэж ярьж байгааг бас сонссон байх. За энэ талаар бол сонсч исэн баха монголчуудын хувьд. За тэгэхээр язорын 6 түүтгэрийн нэг нь эргэлзээ байдгийг та бүхэн санаж байгаа баха. Эргэлзээ. Энэ эргэлзээтэй байдал чинь бидний язорын 6 түүтгэрийн нэг нь байна шүү дээ. За эргэлзээ өөрөө дан ганцаараа эргэлзээ үргэлж одоо бас бидэнд хилэнц тариад байна гэвэл бас үгүй. Эргэлзээ маань мөн чанараараа тийм буруу зүйл бас биш байна шүү дээ. Өөрөөр хэлбэл зөв эргэлзээ гэж бас бий. Эргэлзэх нь заримдаа сайн зүйл, заримдаа муу зүйл байдаг гэсэн үг. Зарим эргэлзээ таныг сүйрлээс аварч магадгүй. Бад үргэлж эргэлзээд юм болгонд эргэлзээд ингээд сэжиглээд цаашаа хитрхийн ингээ болгоомжлоод байх чинь таныг өсөж дэвшихээс бас цаашаа дараачийнхаа алхмыг хийлэхгүй ингээ байгаад идэг байна шүү дээ. Тэр талаараа энэ бол одоо хилэн сулдаг юм аа. Тэгэхээр зарим эргэлзээ таныг ингээд хөлнөөс чинь тушаад доош нь татаад байдаг бол зарим эргэлзээ таныг дээш нь ахиулахгүй яг нэг төвшөнд ингээ байраад байна. Ямар ч эргэлзээгүй итгэцэн багштай жинхэнэ шүтцэн тэр дагаж явж байгаа зам мөр байд юм уу тэрэндээ үнэнхүү эргэлзээгүй чин сүсэгтэй хүн эрдэм мэдлэгтэй хүнээс хурдан гэгэрдэг гэвэл та бүхэн итгэх үү? Тийм хүмүүсийн хувьд гэгэрэл агшин зурт явагддаг байхгүй. Тэр талаараа эргэлзээ язорын 6 түүтгэрт багтдаг юм аа.
таныг цааш нь ахиулахгүй, таныг цааш нь явуулахгүй ингээд бариад байдаг учраас. Сэжгээр өвдөж, сүжгээр идэгнэ гэдэг үстэй. Тийм биз? Сэжиг таныг өвчлүүлж идэг. Тэгвэл сүжиг таныг эдгэрүүлж идэг бахна шүү. Ийм эргэлзээ удаан үргэлжлэхгүй. Юунд ч хүрэхгүй. Тэгвэл зарим эргэлзээ таныг мөн дээд шат руу аваачдаг тийм эргэлзээ бас байна. Дээшээ бүр шин төвшөнд аваачдаг тийм эргэлзээ бас байна. Тэгэхээр та энэ эргэлзээд байгаа сэтгэл рүүгээ харах хэрэгтэй. Шинжлэх хэрэгтэй, түүнийгээ ойлгох хэрэгтэй. Таны эргэлзээ, таны энэ сэжигч байдал чинь таныг шин төвшөнд аваачаад байна уу, таны хөлийг тушаад байна уу гэдгээ ойлгох хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэрийг та өөрөө л ойлгохгүй юм бол хэн энийг танаас илүү мэдэх юм бэ? Сэжиглэж тэнэгэлзэх чинь таныг илүү муу хүн болгоод байна уу, таныг илүү сайн хүн болгоод байна уу? Бүр юм болгоныг харддаг, сэжиглдэг тийм болоод байгаа бол та илүү муу хүн болоод байгаа үстэй. Тэгвэл эргэлзэж тэнэгэлцснийхээ дүнд та илүү их зүйлийг судлаад, сураглаад, мэдээд шин төвшөнд дахиад яваад байгаа бол энэ эргэлзээ чинь танд түлхэц болоод байна гэсэн үг. Зүгээр л нэг юунд ч итгэдэггүй, энэ намайг л хорлох гээд байна, энэ надад муу шүү гэд ингээд юм болгоныг хардаа сэжиглээд байгаа бол тэр таныг илүү муухаг болгож байна гэсэн үг. Тэр муухаг эргэлзээ байна. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл рүү өнгийж сайтар шинжлэн харах хэрэгтэй. Үнэхээр шийдэж чадахгүй байгаа тохиолдолд жаахан хүлээцтэй ханд. Тэгж жагаад байдал тодроод ирнэ гэсэн үг. Яарах хэрэггүй. Сайн шинжлэлгүйгээр яаруу хөдлөгч нь таныг буруу тийш нь аваачиж магадгүй шүү. Хэсэг байцнаад азнаад ирэх юм бол байдал тодорхой болоод ирж магадгүй шүү. Заримдаа амьдрал танаас үнэхээр шаарддаг штэ. Шийдвэрээ гаргаа гэд. Яг шийдэхээс шүү ямар ч аргагүй болцсон тийм тохиолдолд та тодорхой нэг аль нэг шийдвэрийг нь хийх л хэрэгтэй. Шийдэхээс шүү аргагүй ийм болцсон тохиолдолд хүлээгээд байх нь утгагүй. За байчи гэд хүлээгээд шийдвэргүй байгаад байх чинь ямар ч утгагүй үр дүнд хүрэгдэг вэ шүү дээ. За ястай 50% үнэхээр тийм байх тохиолдолд ч гэсэн тий гарцаа байхгүй шийдэхээс шүү аргагүй байдалд бид хүрдэг. Тэгэхээр энд бол бидний биелгүүн зонхилсон байна уу? Бидний муухаг зохилсон байна уу гэдгээс бүрэн шалтгаалах. За энэ дараагийн асуулт би нэг их сайн ойлгосонгүй асуултыг нь тэгтээ энэ бидний төрөл үхэл ингээд хязгааргүй огторгуйн хэмжээтэй ийм их юм бол амьдралын хүрднээс гítэлсэн бурхад татаагата нугууд хүртэл нэг өдөр одоо энэ ухамсарлахуйгаа алдах юм биш үү гэсэн асуулт юм шиг байна. Энэ асуултыг үнэндээ би ойлгосонгүй гэж би та бүхэнд хэлсэн. Ингээд багшийн хариултнаас сонсё. За энэ бол ёстой хамгийн чухал байж болохоор асуулт шүү. Буддизмд бид амьтан болгонд бурхан чанар байгаа гэж үздэг. Амьтан болгонд бурхан болох тэр үр хөрөнгө нь байна гэж бид үздэг. Тэгсэн хэрнээ энэ бурханлаг чанараас чинь өшөө бидний энэ муухаг хилэн шунал чинь гарч ирээд байгаа үстэй. Угтаа бурхан чанараас гарч ирж байгаа юм биш л дээ. Угтаа бид бурханлаг чанартай хэрнээ биднээс энэ бүх одоо муухаглал, шунаглал, энэ хилэн энтер чинь гарч ирээд байгаа. Бурханлаг чанартай бүх амьтнаас муухаг гарч ирээд байгаа. Хэрвээ та үнэхээр угаасаа сайн чанартай, угаасаа бурхан чанартай бол яагаад ийм зүйлүүд гарч ирээд байгаа гэсэн асуулт гарч ирнэ үстэй мэдээж.
Хэрвээ танд угаасаа ийм өгийн сайн чанар, өгийн бурхан чанар байдаггүйсэн бол гэгэрэл гэж ярихын чирэг байхгүй. Тэгсэн хэрнээ нөгөө талаас хэрвээ өгийн ийм сайн чанартай бол яагаад ийм мунхагуд гарч ирээд байгаа? Мунхаг молгоо шуналтай муу талууд нь гарч ирээд байгаа. Яагаад? За тэгэхээр энэ саяны асуултны учир нь одоо гарч ирж байгаа. Та гэгэрчсний дараа хүртэл гэгэрээд гítэлцсний дараа хүртэл танд энэ муухаг энэ чанарууд буцаад гарч ирэхгүй гэсэн тэр ухамсарлахуугаа алдах уу гэсэн асуулт байгаа шүү дээ. Дахиад энэ муухаг шунал хилэн гарч ирэхгүй гэсэн ямар логик байна? Тийм ямар логик байна? Дахиад гарч ирэхгүй гэсэн ямар баталгаа байна? За тэгвэл энд товчоор хэлэхэд та гитлээд гэгэрчсний дараа дахиад сансарт төрөл авах тийм бололцоо байхгүй. Яагаад гэдэг тэр логикийг ярих юм бол бидэнд одоо маш их онол ярих тийм шаардлага гарнаа. Энийг ойлгох гэх юм бол бидэнд маш их онол ярих шаардлагатай гэж шүү дээ. Тэгэхээр энэ хүрээд асуултаа одоо хариултаа үүгээр төгсгөё. За дараагийн асуулт Мелбогдын тухай асуулт байна. Мелбогд гэгэрээд маш олон хүнийг одоо 32 хүнийг хөнөөчөөд тэгээд дараа нэг насандаа гэгэрсэн хүн шүү дээ. Тэгэхээр тэр яаж энэ бүх хилэнцээ ариусгасан түүний тэр хөнөөсөн хүмүүс бас гэгэрсэн үү гэсэн асуулт байна. За энэ асуулт хоёр хэсэгтэй юм шиг байна. Эхний хэсэг нь одоо Мелбогдыг гэгэрэхэд түүний хураас нь тэр хилэнц хайцсан юм бэ? Яаж арилсан юм бэ гэсэн. Нөгөө нэг хэсэг нь түүний тэр хөнөөсөн хүмүүс бас гэгэрсэн үү гэсэн асуулт байгаа. За ингээд Мелбогд одоо тийм олон хүний аминд хүрчээд тэгээд бүх хилэнцээ ариусгаад нэг насандаа гэгэрчхээр зарим хүмүүсийн хувьд энэ маш шударга биш санагдчих магадгүй л дээ. Маш шударга биш те. Биднээс ямар ч хүний ам энэ насандаа хөнөөгөөгүй мөртлөө гэгэрч чадахгүй байхад өчнөө хүн хөнөөчөд тэгээд гэгэрчхэр чинь одоо яасан шударга биш юм бэ гэмээр санагдчих магадгүй. За тэгэхээр би энийг одоо маш эдрээтэйгээр тайлбарлаж чадна. Маш эдрээтэйгээр. Тэгвэл тэхийн оронд би зүгээр маш энгийнээр яг гэвэл бидэнд цаг байгаа учраас маш энгийнээр хариулт өгье гэж бодож байна. Мелбогд Марв багшид шав ороод ямар их зовлон үзснийг та бүхэн гадралж гин үү? Бүйлэдүүлээд ямар их тэглүүлсэн гэдгийг та бүхэн ер нь анзаардгүй. Зүгээр ёстой амиа хорлил гэмээр амиа хорл олон хүмүүс тэрний оронд байсан бол айл хизээ хоолоогоо огтлцсон байгаа. Аминдаа хүрсэн байгаа. Тийм их хэцүү одоо бэрхшээл гэдэг юм уу? Тэрийг давж гарсан шүү дээ. Туулж гарсан. Биеэрээ эдэлж туулж өнгөрөөсөн гэсэн үг. Богинохон хугацаанд. Яагаад тэгэхээр Мелбогд өөрөө маш их хилэнцэг үлдсэн учраас тэрийг ариусгахын тулд маш их хүнд сорилтыг давж гарах шаардлагатай байсан. Тэгээ Марв багш түүнээс 7 байна уу бараг 9 удаа байшин бариулаад нураалгасан шүү дээ. За ордон гэх нь хаашаа зүгээр бараг цайз бариулаад нураалгасан юм шүү. За чулуугаар барьсан байшин гэж чинь одоо цайз л гэх бахта ордон гэлтэй нүш. Тэгэд ганцаархна. Ямар ч тусламж байхгүй, ямар ч багаж төхөөрөмж байхгүй. 7 байна уу 9 удаа бариулаад нураалгасан гэж бодтоо. За энэ удаад бөөрөнхий хэлбэртэй байр. Үгүй бөөрөнхий биш чи гурвалжин хэлбэртэй байр гэ. Тэгээ бариад дуусаад бүтэн болоод дуусангууд нь би чамд хизээ чи энийг байр гэж хэлээгүй. Одоо чи нөгөө зүгт очиод ертөнцийн нөгөө зүгт тэгээд дөрвөлжин хэлбэртэй байр гихчлэн. За тэгээд би чамд энийг хизээч байр гэж хэлээгүй гэхээсээ гадна наад байрсан чулуунуудаа яг байсан газарт нь буцаагаад бүгдийг аваачаа тавь гэж. Тийм шаардлага тавьчихсан.
Ийм байдлаар хамгийн богино хугацаанд маш их хилэнцгийг түүгээр ариусгасан баг. Тэгэхээр түүний гэгэрэлд хүрэх нөхцөл нь юу байсан бэ гэхээр багштай итгэх хязгааргүй сүжиг байгаад дээрэс нь багш нь түүнд ийм эрчимтэй ёстой маш хэцүү нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Давж гарахаас шөв аргагүй, туулахаас аргагүй энэ нөхцөл байдлыг бий болгож өгч байгаа. Яг зөв багш, яг зөв шавтайгаа учирсан тэгээд яг зөв нөхцөлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байсан юм аа. Тэгээд энэ хооронд ёстой нэгч ном сургаал заагаагүйгээ боддоо зүгээр л дэглээд байгаа юм шиг. Гаднаас харахад бол яг л тэгж харагдаж исэн. Ганц ч үг өгүүлбэр ном заахгүй мөртлөө зүгээр л янзыг үзэж байгаа мэт дэглээд исэн. За бараг ёстой дайсантайгаа учирсан юм шиг л хараалчаа гэж дуудаал тэгэл ерөөсөө дайсан шиг үзэж исэн байгаа шүү. Бусад шавнар бусад хүмүүст бусад багш нарт болохоор номоо заагаад байдаг. Мял богдод болохоор нэг ч ном хэлж өгдөг. Тэгээ мар багшийн эхнэр хүртэл заримдаа бүр маш их гуниглаж бүр мял богдыг өрөвдөж энэ яасан сэтгэлгүй хүнийг ингэж тамалж идэг, ингэж зовоож идэг гэд ингээд эхнэр хүртэл маш их гунигладаг байсан гэж түүхэн дээр гардаг. За үнэн хэрэгтээ бол мял богдыг багш нь хэн болохыг үнэхээр мэдчихсэн. Энэ хүн нэг насандаа гэгэрлийн хутагт хүрнэ. Энэ хүний хилэнцгийг ингэж ариусгана. Ямар байдлаар энийг маш хурдан үйлийг барж болох вэ гэдэг аргыг мар багш олж хараад гаргаж ирсэн нь энэ юм аа. За түүний гаргаж ирсэн энэ эрчимтэй нөхцөл байдал хатуу хэцүү сорилт мял богдод хор болоогүй. Эм болж үйлчилсэн юм аа. Эм болсон юм байна. Энэ арга биш үү? Хүн болгонд тохирох арга биш. Яг л мар багш шиг багш байж иж, яг л мял богд шиг шав байж иж, тэгжиж энэ арга хүн болгонд нэг арга тохирдоггүй байна шүү. Тэгэхээр ёстой ингэж яагаад гэгэрцэн гэсэн гээл байшин байруулад нураагаад ингээд байна гэсэн үг биш. Би нэх мундаг шав, би нэх мундаг багш болох гээд ингээд хүмүүсээр ийм юм хийлгүүлээд байвал гэгэрнэ гэсэн үг ерөөсөө биш. За ингээд намайг багшаа гэж боддог хүмүүс надаас иймэрхүү юм гарнаа гэж хүлээх юм бол тэр бүтшгүй зүйл. Би бол мар багш биш. Надад мар багшийн тэдгээр чанаруудаас өчүүхэн 1% ч байхгүй. Би бол тэр зэргийн багш бол биш ээ. Надаас тийм арга гарна гэж та нар хүлээгээд нэмэргүй шүү. Би багшийн хуваар уурлаа гэхэд надаас зүгээр нэг эгэлжирийн хүний уурал гарах бах. Энэ бол Юрбусын багш байсан. Энэ бол шавинч гэсэн Юрбусын хүн байсан. Тэгэхээр энэ Юрбусын тохиолдлоо гэж ойлгох хэрэгтэй. Хүнд хэцүү хилэнцгийн үрийг яаж богино хугацаанд барах вэ гэдэг аргыг багш бодож олсон. Тэгээд шав дээрээ хэрэгжүүлсэн. Тэгээд нэг насандаа гэгэрчихсэн юм шүү дээ. Бүхий л хилэнц төгтгөрөө ариусгаад нэгэн хүний нэгэн биен дээр гэгэрлийн хутгийг мял богд ийхүү олсон юм аа. За тэгээ асуултын хоёр дахь хэсэг нь тэрний хөнөөсөн хүмүүс яасан бэ? Гэгэрсэн үү гэсэн асуулт байгаа. Энийг бол би үнэндээ хэлж мэдэхгүй. Тэдгээр хүмүүс яасныг би мэдэхгүй. Тэгэхдээ яг уу тэдэнд тодорхой хэмжээний барилдлага бол тогтсон гэсэн үг. Барилдлага бол байгаа л гэсэн үг. За тэгэхдээ тэдний хоорондын тэр барилдлага төвдөд нэг ийм үг байдаг. Үний юм худлаа юм мэдэхгүй шүү. Нэг сайн багштай сайн барилдлага тогтооё гэвэл эхлээд дайсны байдлаар уулзаа гэж байдаг. Дайсан маягаар уулзаад маш сайн барилдлага тогтдог байна шүү. Тэгээд дараа нь багш шавын байдлаар учирдаг юм аа гэж ярьдаг. Энэ үний юм уу худлаа юм уу?
мэдэхгүй маа. Бодоод үзэхээр шүү дээ. Энэ насныхаа маш их дайсантай эрх төрөлдөө бас аюу ойрхон учирдаг байна шүү дээ. Маш ойрхон учрахаар чинь хамгийн ойрхон учрал багш шавийн холбоо байж болох юм аа л гэж. Энэ талаар нэг хулгайчийн түүх байдаг шүү дээ. Энэ маш сайн багшийг таньж олоод за энэ багштай би энэ насандаа лав ингээд сайхан харьцаатай багш шавийн харьцаатай болж чадахгүй юм байна. Тэгэхээр би ямар ч гэсэн муу байдлаар ч гэсэн би барилдлага тогтоогоод орхиё гэд тэр багшийн юмыг хулгайлсан гэсэн тийм түүх байдаг. Тийм хулгайчийн түүх бий. Энэ хулгайлсан барилдлагаараа дараа хамтдаа төрхнө шүү дээ. Тэгээ тэр багшийн морийг хулгайлсан гэсэн түүх байдаг. Энд нэмж хэлэхэд бурхан багшийн биеийг махыг нэдсэн тэр арслан бишээ баранд бие өгдөг штэ. Бурхан багшийн махыг зооглосон тэр бар одоо дөрвөн зулцахтайгаа тэдгээр 5 хүн бурхан багшийн анхны 5 шав болж төрсөн гэдэг штэ. Тийм түүх бас бий. За тэгээд аваад үзэх юм бол Мельбогдод хөнөөгдсөн энэ 32 хүн бас сайн тусыг хүртсэн л баг. Дараачийнхаа төрөлтөө ч юм уу ямар ч гэсэн энэ барилдлага байгаа гэсэн үг. За энэ түүхээс уламжлаад ч юм уу ер нь бол төвдөд аль болох олон багштай уулзраа гэсэн. Аль болох олон багшаас ном сонсоо тэгвэл илүү их олон барилдлага тогтноо гэж ярих нь байдаг. Энэ санаа надад бол маш их таалагддаг. Олон багшаас ном сонсоо гэдэг энэ яг уу ганцхан багшд шүтээд ингээд маш хурцтай гэгэрдэг тийм тохиолдол зөндөө байгаа. Тэгтээ ер нь бол одоо бас олон багштай барилдлага тогтоох нь эрх төрөлтөө олон тэдгээр тэр болгоны л ойролцоо төрөх тийм шанстай гэсэн үг. Ямар ч гэсэн л багшгүй газар төрөхгүй юм байна да гэж бодож бас болох л юм. За тэгэл одоо би 25 багшаас ном сонссон, би 30 багшаас ном сонссон гэсэн хүмүүс бол байдаг шүү дээ. За миний хувийн бодлыг та бүхэн асуух юм бол маш сайн шав өөрөө маш сайн байх юм бол ганц л багш хангалттай гэж би боддог. Шав өөрөө тийм чиг сайн биш их муу шавд бол олон багш тустай гэж би боддог. За энийг би буруу ойлгосон шиг байна. Маш сайн шав юм уу, маш муу шав. Ийм хоёр хүнд л ганцхан багш байх нь илүү тустай байдаг юм аа. Тэрнээс биш энэ сайн ч биш, муу ч биш тийм эгэл жирийн хүмүүсийн хувьд бол аль болох олон багшаас ном сонсоо гэж хэлсэн юм байна. За ингээд үлдсэн хэдэн минутанд бид 10 хар нүглийн талаар багсаар ярина. За 10 хар нүгэл гэдэг бол ойлгомжтой доо. Хамгийн ихнийх нь амьтны ам хөнөөх. За энэ амьтны ам хөнөөх нь дотроо шунлаар, уураар, муугахгаар өдөөгдсөн гэж 3 янз байдаг байна. За хоёр дахь нь өгөөгүйг авах буюу хулгай. За хулгай дотроо хүчээр авах, чимээгүйхэн хулгайлж авах, мэхэлж авах гэсэн ийм ялгаатай байдаг байна. За 3 дугаарх нь буруу хурцал гэж байгаа. Буруу хурцал. За ингээд шууд жишээг яриад явчи. Энэ амьтны ам авах гэдэг дээр хамгийн том жишээ бол дайн. Дайн байлдаан байна. За ингээд дайн байлдаанд эх орны хөдөл орж байгаа учраас амьтны нэг алахыг бол одоо бараг л авч хэлцэхгүй байх шүү. Гэтэл үлийн өөрийнхөө хуулинд бол энэ хүний ам болоод явцдаг бах юм. За тэгэл одоо нөгөө шунлаар өдөгдөж гэхээр л арьсанд нь шунах, таарах, булах юу ээдгийн. За тэгээд одоо муухгийн улмаас гэх юм уу? Өлсөж үхэхгүй байж ич тэгэл загасчлах хобби болгож амьтны ам хорох гихчлэн эдгээр багтдаг байна. За өгөөг авах гэдэг дээр
За хүчээр авах нь бол дээрэм мэдээж хэрэг дээрэмдэх бусдын юмыг дээрэмдэх хүчтэй хүчгүйгээ дээрэмдэх жоохон хүүхэд дээрлэхч байдаг юм уу. За тэгээд чимээгүйхэн авах гэдэг бол хинд ч мэдэгдэхгүйгээр улгайлж авахыг хэлж байгаа. За ингээм мэхэлж авах гэдэг дээр. За одоо өнөөгийн ертөнцид бол мэхэлж авах ёстой нэг хамгийн элбэг дэлбэг. За сошиал медиагаар тэгэл энэ интернетийн одоо зайлан худлаа ярих, хүний мөнгийг хуурах. За тэгэл хүний нөгөө бичиг баримт ашиглах, хуурамч бичиг баримт ашиглах зэрэг нь бол одоо маш өргөн дэлгэр. Одоо бүр хөгжчихсөн. Тэгэл худлаа гэдэг нь мэдэгдэхийн аргагүй болтлоо ингээд хуурдаг. Тиймэрхүү байдлууд гарч байгаа. За дээрэс нь одоо үнийн өсөлт уналт энэ ч одоо бас л нэг хүчирхэг хүмүүсийн л бизнес байдаг юм уу, байгууллага байдаг юм уу, ингээд зохион байгуулалттайгаар л энэ үний чинь дээш нь доош нь ингээд хэлбэлзүүлээл энэ бүхэн ч бүгдээрээ энэ хуурам мэхлэж өгөөгүйг авах гэдэгт багтдаг байна. За ингээд зүгээр байж байгаа л гинт юмны үн учиргүй нэмэгдээл явцдаг. Тэгэхээр энэ системтэйгээр цаад програм одоо юу байдгийг тэр хөтөлбөр нь тэр чигээрээ энэ үнд зориулагдсан. Тэгээд ийм зохион байгуулалттайгаар мэхлэн бусдын юмыг авч шин. Энэ систем нь тэгээд маш төгс төгөлдөр ийм хүнийг хуурам мэхлэхэд бүр зориулагдаад зохиогдсон энэ айгу төгс төгөлдөр систем байгаад шүү дээ цаана. Худлаа гэхийн аргагүй болцсон сүултээ бүр албан ёсоор юм шиг. Албан ёсоор ингээл хүний юмыг авчил байдаг. За тэгээд хувь хүмүүсийн хүрээнд хүртэл явагдаж байгаа. Биднээс одоо хулгай гэхээр нэг хувь хүний л хулгайчийн л юмыг боддог. Гэтэл чинь эн чинь нийтээрээ бас ингээд хөгжсөн тийм зүйл яваад байна шүү дээ энэ дунд. Тэгээ хүн хүнээс өөрөөс нь бас шалтгааллах зүйлүүд байгаа. Ингээд нийтээр нь хүмүүсийн тархийг угаах гэж ярьдаг. Тэгсэн тийм зүйлүүд байна. За тэгээд энэ бүхэн чинь хувь хүнч бай, системээрч бай. Энэ бүхэн бидний нийгмийг сайхан болгох уу гэвэл болохгүй. Яаж ч бодсон бид илүү сайхан, илүү жаргалтай, илүү хөгжилтэй нийгэмд амьдрна гэж байхгүй маа. Байшин барилга хот үзмжийн хэмжээнд биднээс хөгжиж байгаа мэт харагдаж байж болно. Хүний дотоод сэтгэл ертөнц ёс суртахууны хувьд бид улам ялзрал руугаа явагдаад байна гэсэн үг. Живээд байна гэсэн үг. За дараачих нь буруу хурцл гэдэг дээр дотроо мөн 3 янз. Гэр бүлээр хамгаалагдсан, эзнээр хамгаалагдсан, номоор хамгаалагдсан гэж 3 янз байдаг юм байна. За эдгээр нь юу гэсэн үг болохыг одоо тайлбарлаж өгье. За энээс өөр орчуулга байдгийг үгүйсэхгүй байгаа шүү. Энээс өөр тийм орчуулгууд бас байгаа. Би энд англиас орчуулж байгаа учраас энэ монголчуудын сонсож дадсан үг хэллэгт бас сайн нийцгүй байж магадгүй маа. За буруу хурцл гэдэг бол бүх хүнд хамаатай. Зөвхөн лам, гэлэн, гэлэнмаа ийм хүмүүст хамааралтай хэрэг биш юм аа. Тэгээд энэ мөн зөвхөн буддизмд ч байдаг зүйл биш юм аа. Буддистуудаар зогсохгүй хүм болгонд энэ хамааралтай. За ингээ гэр бүлээр хамгаалагдсан гэдэг нь гэр бүлийн дотор хамаатан садан цусан холбоотой хүмүүс хурцл хийж болохгүй гэсэн үг. За үүнийг бид гэр бүлээр хамгаалагдсан гэж одоо нэрлэж байгаа юм байна. Энэ бол одоо байгалийн хуулинд зохицохооргүй асуудал байдаг байна. За энэ эзнэр хамгаалагдсан гэдэг нь одоо яг цусан холбоотой биш. Тэгтээ хамаатан садан болчихсон. Миний эхнэрийн гэр бүл гэдэг юм уу? Миний нөхрийн гэр бүл, миний найз бүсгүйгийн гэр бүл, миний найз залуугийн гэр бүлийнхэн. За тийм хүмүүсийн хооронд одоо сексийн харьцаа байж болохгүй гэсэн үг. Яагаад гэх юм бол эн чинь миний найз бүсгүй, миний эхнэр гэдэг чинь эн чинь нэг юм миний юм гэсэн юм нэг эзэмшил тогтчихж байгаа. Ийм тохиолдолд энэ эзнэр биш эзэмшлэр юм шиг байна. Эзэмшлэр хамгаалагдсан.
энэ нэг хүний эзэмшил одоо өмчилж байгаа хэрэг биш л дээ. Тэгэхдээ эн чинь миний гэсэн нэг тийм тодорхойлолттой болчихж байгаа учраас одоо өөр гэр бүлийн өөр гишүүд хоорондоо энэ харьцаанд орж болохгүй гэсэн үг. За тэгтээ вэ штэ. Би одоо ингээд найз залуутайгаа юм уу найз бүсгүйтэйгээ одоо ийм нээлттэй харилцаатай байх хүсэлтэй байж болно шүү дээ. Тийм байж бас болно. Тэр байтугай их нэртэйг нөхөртөөгөө ч гэсэн би ийм нээлттэй харилцаатай баймаар байна гэсэн тийм тохиолдол байдаг юм байна л та. Яг уу чи одоо юу гэмээр юм дээ. Заавал чи надтай бай гэсэн үг биш ч гэдэг юм уу те. Би эндээ эрх чөлөө олгоцсон. Тийм харилцаа бас байж болдог бах. За ийм тохиолдолд хэрвээ бид ингээд нэгэндээ эрх чөлөөг нь өгцөн ийм тохиолдолд өөр хүнтэй сексийн харьцаанд орох юм бол буруу хурцл болдоггүй бах юм. Зүгээр ярилцаж тохиролцох шаардлагатай байх нь биш үү? Энэ буруу хурцл гэдэг чинь энэ одоо яг миний гэд ингээд чи бол зөвхөн минийхаа гэж бодсон тохиолдолд өөр хүнтэй явах юм бол буруу хурцл болчихно. Чи яасан ч явах вэ? Би яасан ч явах вэ? Хоёлаа ингээд сайхан нээлттэй байя гэд ярьсан тохиолдолд өөр хүнтэй явхад тэр нь буруу хурцл болдоггүй байх. За тэгээ монголчуудын хувьд, Азиудын хувьд энэ ойлгомжгүй асуудал байж магадгүй. Тэгвэл энэ хичээл Европынханд бол ийм нээлттэй харьцаа гэдэг юм элбэг байдаг байх. Азид бол гэр бүлийн холбоо маш хүчтэй шүү дээ. Гэтэл Европод бол ийм нээлттэй харьцаа бас байдаг бахнэ. Миний хувьд бол анх удаа сонсож байгаа шуул зүйл байна. Тэгэхдээ энийг амьдрал дээр хэрэгжүүлэх гэсэн зүйл ерөөсөө биш юм шүү дээ. Зүгээр нээлттэй харьцаа гэж байдаг гинэ. Одоо нээлттэй харьцаанд орноо гэд. Зүгээр энэ орчлон дээр ерөөсөө одоо гайхаж баршгүй юм зөндөөл байдаг юм байна шүү дээ. За ингээд эцсийнх нь номоор хамгаалагдсан гэдэг нь юу юм бэ гэхээр одоо маш урт жагсаалт байгаа. Тэгэхдээ товчлоод хэлэх юм бол сахил санвартай хүмүүс. Одоо номын дагуу номд заасан ёсоор хоригдчихсан тийм хүмүүст одоо буруу хурцл сексийн харилцаа байж болохгүй нэ. Тэгэхээр секс өөрөө энд 10 хар нүглийн нэг биш юм а гэж ойлгох хэрэгтэй. Секс өөрөө бол нүгэл биш. Тэгэхдээ ямар нөхцөлд хийж яана гэдгээрээ нүгэл болчдөг баг. Хэрвээ секс хийхийг нүгэл гэх юм бол шоколад идж байгаа ч гэсэн нүгэл болох гээд байгаа. Чухам сексийг л нүгэл гिचх юм бол юу цаана нүлдээд байна? Үлдэх юмгүй болчих гэж шин. Тэгээ сексийг л одоо хилэнц нүглээ гэж хэлчих юм бол энэ сайхан цэвэр агаараар амьсгалах хүртэл хилэнц болчих гээд байгаа юм. Секс өөрөө хилэнц нүгэл биш мөртлөө сексийг тойроод ингээд маш олон зүйлүүд явагдаад байгаа нь тэр нь хилэнц болчиход байгаа. За дараачих нь худал үг. Ам хэлээр үлдэх дөрвийн хамгийн ихнийх нь хамгийн хүнд нь худал үг. Худал үгэн дотроо одоо тангарага алдах, тангарагын унал, том худал, нарийн худал гэж байдаг байна. Ийм ялгаатай байдаг байна. За тангарагын унал гэдэг бол сахил тангарагын унал гэдэг бол ойлгомжтой. За том худал гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэвэл өөрийгөө ч юм уу хүнийх ч юм уу та ерөөсөө маш их гүнзгий ухамсарлах үед хүрсэн та маш их шидийг олцсон хүн байна. Гих зэргээр худлаа магтах эсвэл өөрийгөө мөн худлаа үнэлэх тийм байдлаар энийг том худал гэж. За ингээл хүн өөрийн чинь ингээл шал худлаа магтахад тийм ч юм шиг дөөр үзүүлээл ингээл дуугүй байх те. Цаанаа зөвшөөрөөч байгаа юм шиг энэ бол одоо ингээд том худалд ордог байна. Сүнслэг бишрэлийн хувьд сүнслэг хөгжлийн хувьд өөрийгөө маш өндөр төвшөнд хүрсэн гэж хуурах нь хамгийн том худал үгэнд ордог байна. За ингээд мөн түүнээс гадна одоо хүнийг маш их энэ худлаа хэлснээрээ бусдад маш их хохирлыг авчирч байгаа тийм
худал үгийг том худал гэж нэрлэдэг бах юм. За тэгээ хохирол багтай багхан шиг хохирол тарьсан тийм худал үгийг баг хулгай баг худал үг гэдэг байна. За дараачих нь одоо хов үг. Хов үгэн дээр шууд ховлох, шууд бусаар ховлох, нууцаар ховлох гэсэн ийм 3 янз. За тэгээд зарим хүмүүс бол бараг хүнийг магтж байгаа маягаар ховлцдог шүү. Наана магтж байгаа мэт боловч цаагаараа энийг одоо тэр шууд бус хов үг гэдэгт нь л орох юм шиг байна. За ингээд дараачих нь ширүүн үг. За ширүүн үгэн дотроо мөн шууд бус хүнээр дамжуулж гэсэн 3 янз байдаг бах юм. За дараачих нь чалчаа үг. За чалчаа үг бол худлаа чалчих, үнэн үгийг чалчих, хормоогийн чалчаа гэж байдаг. Энэ талаар бид мөн ярьчихсан. За энэ дээр нэг юмыг нэмж хэлэхэд энэ чалчаа үг үнэн байх гэдэг, үнэн чалчаа гэдэг дээр нэгийг нэмж хэлье. Энэ юу вэ гэвэл жишээлбэл хүн Бурхны номыг сонсох сонирхолгүй хүнд Бурхны номыг яриад ах нь энэ Бурхны ном үнэн үү гэвэл үнэн. Тэгтээ эн чинь чалчаа үг болчдөг баг. Тэр нь түүнчлэн үйлийн үрд итгэхгүй байгаа хүнд үйлийн үр яриа л ах юм бол эн чинь чалчаа үг болчдөг баг. Тэгтээ үнэн чалчаа үг. Худал чалчаа, үнэн чалчаа, хорвоогийн чалчаа гэж 3 байдаг гэдэг шүү дээ. Энэ чи үнэн чалчаа гэдэг дээр нь ямар жишээ гэж болох юм бэ гэвэл үйлийн үрд итгэдэггүй хүнд үйлийн үрийн тухай ярих. Тэгээ миний ярьж байгаа үнэн үү гэвэл үнэн. Би уг нь бол үнэн юм яриад байгаа. Тэгвэл тэр чи хинч сонирхгүй байхад яриад байгаа байхгүй. Тэгэхээр чалчаа болчдөг. Тэгэхээр магадгүй заавал айлтгал байж ич ном айлддгаа гэдэг нь мөн энүүтэй холбоотой байж болох юм. Би үннийг мэднэ, би үннийг л ярьж гин гээл хамаа намаагүй сонсох хүсэлгүй хүмүүст хүртэл очиод яриад байх юм бол хилэнц болох нэ. За дараачих нь сэтгэлээр үлдэх 3 нүглийн эхнийх хамгийн хөнгөн нь буюу хомхой сэтгэл. За хомхой сэтгэлэн дотроо өөрийн юмд хомхойрох, бусдын юмд хомхойрох, өөрийн ч биш бусдын ч биш юмд хомхойрох гэж 3 янз байдаг байна. За энэ хомхой сэтгэл гэдэг бол нэг төрлийн шунал юм. Шунал гэд бодцоход болно. Шунлын бүр дээд хэлбэр нь бах нь биш үү? Бүр хитрхи шунцсан, хомхойрцсон. За шунал бол бидэнд бүгдэнд нэг бага хэмжээгээр байгаа. Хомхой гэдэг бол бүр илүү гүнзгий. Өөрийнхөө гоо үсгэлэнд тачаачихсан, өөрийнхөө эд хөрөнгө, хаус, машин юу эдгийг өөрийн эхнэр нөхөрт хамаагүй им тачаачихсан сэтгэлийг л бид хомхой сэтгэл гэд хитрхи шунчихсан сэтгэлийг хэлээд байгаа. За тэгээд эсвэл өөрийн биш бусдын бусдын гоо үсгэлэн, бусдын булчин шөрмөс юу эдгийн бусдын сайн сайханд шунах, хомхойрох. За тэгээд өөрийн ч биш, бусдын ч биш юмд хомхойрох гэдэг нь одоо нөгөө газрын баялаг зэргийг хэлж байгаа. Газар доор булаастай байгаа баялаг, алт, мөнгө, нүүрс юу эдгийг гих мэтчлэн. За дараачих нь хорон сэтгэл, хорон санаа. За энэ хорон санаан дотроо уураас ургасан, атаархлаас ургасан, хорслоос ургасан гэсэн төрсөн гэсэн ийм 3 янз байдаг байна. За энийг бол нэг төрлийн уур хилэн гэд ойлгочод болно. Одоо уурын л нэг хэлбэр байх нь шүү дээ. Хорон санаа гэдэг. Тэгэхээр уураасаа болж хүнд муу юм хийх, атаархснаасаа болж хүнд муу юм хийх, за тэгээд өш хонзон санснасаа болж хүнд муу юм хийхийг хорон сэтгэл гэдэг байна. За ингээ 10 хорон нүглийн 10 дугаарх нь сэтгэлээр үлдэх нүглийн хамгийн хүнд нь буюу буруу үзэл. За буруу үзлэн дотроо
Үеийн үрийг ойлгоогүй буруу үзэл, үнний мөн чанарыг ойлгоогүй буруу үзэл, 3 эрдэнд төрүүлсэн буруу үзэл гэж 3 янз байдаг байна. За энд бол ойлгомжтой буддистуудын хувьд бол мэдээж үеийн үрд итгэдэг. Тэгэхээр үеийн үрд итгэхгүй байхыг буруу үзэлд тооцдог юм байна. За ингээд үнний үнэн мөн чанар шүтэн барилга зэргийг ойлгоогүй үед энэ бол үннийг эс мэдсэн буруу үзэл тооцогдно. За ингээд 3 эрдэнд үл итгэсэн гэдэг нь ойлгомжтой. Бид төгс гэгэрсэн бурхан байгаа гэдэгт итгэхгүй байх. За тэр бурханы заасан бидний гэтлэхүйн зам байгаа гэдэгт итгэхгүй байх. За тэр замаар замнаж яваа хувраг байгаа гэдэгт итгэхгүй байх нь буруу үзэлд тооцогддог байна. Тэгэхээр буддистуудын хамгийн түрүүн хийдэг залбирал бурхан дор итгэмүү, ном дор итгэмүү, хувраг дор итгэмүү гэдэг шүү дээ. За ингээд ерөнхийд нь хэлэхэд тэнд байгаа юмыг байхгүй гэж итгэх, тэнд байхгүй юмыг байгаа гэж итгэхийг л бид буруу үзэл гэж буддизмд нэрлэдэг юм байна. За ингээд буруу үзэл гэдэг буддизмд хамгийн том нүгэл байд юм шүү. Яагаад гэвэл үзэл буруутах юм бол бүх юм буруутна гэдэг. Биднүүсийн энэ үзэл нь зөв биш байгаагаас болоод бидний бүх зовлон ургаж гардаг. Буруу үзэлтэй байх нь хамгийн муу нүгэлтэй байхын нэг, хамгийн муу нүглүүдийн нэг нь буруу үзэл юм аа л гэж ойлгох хэрэгтэй. За энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоцгоё. Баяртай.